Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Бие тамир спортын газар нь 2016 онд амжилт бүтээлээр дүүрэн сайхан жилийг үдлээ. 16 он маань их онцгой жил байлаа. 4 жилд нэг удаа болдог дэлхийн хамгийн том баяр болох Олимпийн тоглолт маань энэ жил болсон. Тамирчид маань бас чамгүй амжилт үзүүллээ. 16 он маань спортын салбарынхны хувьд алдаа оноогоор дүүрэн ийм жил болж өндөрлөө. Манай Бие тамир спортын газрын хувьд бас буцаж засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдэг статус авсан бас онцгой жил байлаа. Энэ жилд урд өмнө байсан спортын чиглэлээр байсан 10 гаруй төрлийн журмуудыг бүгдээрингийн амжиж шинчлэх зорилготойгоор ажилласан. Хэдийгээр сүүлийн 4 сарын турш ажиллаж байгаа боловч баг хамт олон маань маш сайн ажиллаж энэ ажлуудын ард гарлаа. 16 оны бас нэг онцлог үйл явдал нь спортод энэ нэгдлийг авчрах гэсэн үйл ажиллагааны эхлэл байлаа. Спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага хамтран эвтэй бол хүчтэй гэж энэ сайхан удирдлагыг зохион байгуулсан. Энийхээ үр дүнд 2017 оныг спорт дахь ив нэгдлийн жил болгож зарлаж байгаа. Бүх холбоодууд, бүх спортын байгууллагуудыг ив нэгдлийг хангаж ажиллахыг уриалж байна. 2017 онд спортын салбарын бүх хүмүүст болон нийт монголчууд та бүхэндээ шинэ жилдээ эрүүл энх, аз жаргал, амар амгалан, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргье.